Энэ удаа ярих кино бол тэгтээ 2000 оны хүүхдүүд бүгдээрээ үзэж өсөж байсан The Hellboy гэж одоо бараг Guilty Pleasure гэхээр бүтээл байгаа. Guilty Pleasure гэхээр одоо ягаа киноны хувьд хэдийн мууч үзэж байгаа хүнд зүгээр таалагддаг тийм л кино гэх юм уу та. Hellboy маань цаашлаад 2019 он болон одоо гарч байгаа цуврал эдрэгээд ерөнхийдөө өөр бүтээлүүд гарсан ч анхных нь ангийн амжилтанд хүрсэн гэхээр хэмжээний бүтээл одоохондоо гараагүй байдаг. Тэгэхээр кино руу орцгоё. Дэлхийн 2 дугаар дайны үед Нацийн нар нэг байшинг 5 жил гаруй судалсны эцэст тэндээ нэг зан үйлийг хийхээр болдог. Үүнийг хийх шидтэн чихүү нөхөр нь Распутин юмсан ч уул нь мань нэрийг хэдэн жилийн өмнө алсан ч ингээд явж байна гэдэг. Нацийн нарын туршилтыг гадарсан Америкчууд ч мөн дайрах ба цэргүүдтэй хамт ирсэн нэг нүдний шилтэй нөхөр бол бас нэг иймэрхүү шидийн төлөв юмыг судалдаг Америкийн Распутин юм уу да. Тэдний хийх гэж байгаа зан үйл нь гэвэл тамийн хаалгыг нээх гэхүү. Ингээд хаалгыг нээж Америкчууд ч дайрч нэлээд үзэлцсэн. Нөгөө Распутин хаалгандаа сорогдож хаалга нь хаагдаад түүнийг дагдаг байсан хий масктай нацист нинжа болон Распутинд хайр зарлаж толгой нэргэсэн эмэгтэй наци цэрэг нар зугтаж Америкчууд ялв. Харин эргэн тойрноо шалгаад үтсэн нэг улаан бацаан гарч ирэх нь манай Hellboy байв. Ястай орх. Нөгөө бацаанаач манайхэд хамт авч явахаар болж түүнд Hellboy гэх нэрийг өгсөн юм да. Ингээд одоо үе болж одоо үеч гэж те 20 жилийн өмнө 2004 он сайхан жил. Ингээд саяхан сургуулиуд өгсөн John Myers нэг газар ажиллах боломж олдсон нь Европын зуус судлах хороо юм. 2 дугаар дайны үеэр Гитлер дайнд ялах олон боломж хайсны нэг нь хар шид байж. Тэгээд тэд энэ талаар судалж байгаагаар киноны ихэнд гардаг бол Америкчууд Hellboy-г олсныхоо дараахан тэдний эсрэг сургуулж энэ байгууллагыг байгуулсан юм. Яг нь одоо бол олон нийтэд мэдэгдэхгүй үүднээс Hogny компани гэх нэрийн дор явах болж. Мэдээж захирал нь Hellboy-ын аав Professor Broom. Тэгээд очиод үзсэн үнэхээр томоохон нууц алба байх ба манай хүн Broom-тэй уулзангаа цэнхрийг мэдэж авдаг. Гой дүршүү, их ухаалаг, онцгой тарихны үйл ажиллагаатай, усан дор амьдардаг, бас өмхийн өндөг иддэг. Тэгээд хэн нэгэн хуудсыг нэргүүлж өгвөл өдөрт 4 ном уншдаг гэдэл. Манай хүн гайхширч дуусаагүй ба Myers-ыг шинэ хамтрагч болох Hellboy буюу Улаанадад танилцуулдаг. Улаанаа хүнийхээр бол одоо 60 гаруй настай байх ёстой. Гэхдээ өөрийнх нь насны үйл явц өөр болохоор хүнийхээр бол одоо нэг өсвөр насны дээр явж байгаа бацаан гэж ойлгож болно. Тиймдээ ч ганцаараа ажиллах гэж зөрүүлдэг, мууранд их бас дуртай, амттанд нугасгүй, ер нь дундуур нь хөргөн ихлэн босчих гад байсан. Үзэгдэл солигдож Молдавын Бергаавын нуруунд 3 нөхөр таврагцгалж явах ба нэлээд эртний сүмдүү бололтой газар ирээд замчилж ирсэн нэгийг нэг тал байнгол даалж цусыг нь шүрүүлээд тэглээ. Тэгсэн нөгөө Нази нинжа болон толгой нэргэсэн хүүхэн хоёр байх ба ерөөс өгшрөг байдяар. Чи манай Hellboy юм яа амар өгшсөн өстэй. 60 гаруй жилийн хүчүүд өгчүүд. Тэдний ирсэн зорилгоноор Распутиныг сэрэх байж л дээ. Нөгөө талд улаан дохио ирж нэг музейд мангас гарч ижээ. Манай хэд ч ажилдаа орж хөх музейн хаалгыг мэдэрч үзснэ. Энд хуучны эвгүй өсгөл нөхөр байна гэв. Улаанаа за угаасаа л дандаа ийм байдаг байна. Би ажиллаа хийлээ гэд орхон. Ер нь ганцаараа ажиллах дуртай болохоор Myers-ыг үлдээч гэж байгаа. Ороод арсан хэлбэт өрс гэж авах юмгүй нөхөр музейн хамгаалагчдыг овоолоод тавиад цохиж байдаг шаарэ. Манай хүн ч эхэндээ бараа сүрээс нь нэрдээд ивэр шийдвэл хоёуланд нь л дээр ухааны юм ярьж. Нөгөөх нь ойлгож харагдаач. Тэгээд улаанаач өөрийнхөө бооны шидийг харуулж дуусгачлаа гэж бодсон газар хөх наач нь өөрийгөө нөхөн төлжүүлдэг эвгүйгээр байна шүү гэхээр нь эргээд дарсан нэрэ байдаггүй. Музейгээс гараад явж байдаг боё юм да. Myers нөгөөхий чинь угтаж хэд буудаад сүүлдээ бүр сумд өдөрчихсэн амтан хашаад аваад хотоор нэг өмнө тарьж мань хоёр араас нь хөсөлдөж байгаад Myers золтой машин дайруулдаг газар улаанаа түүнийг авардаг. Мангасчд давхрын метроны хонгол руу орж улаанаа араас нь хөсөлдөж явсаар өндөр хүчтэйд нөхөн сэргийдэх боломжгүй болтолн зохиулж нэгэн мунгалаа. Myers улаанаг хаана байгааг асуухад нөгөө мангасч нь болцсон. Одоо би ажилтай бай гэд холбоогоо тастав. Ер нь бол саяны олон нийтэд ил гаргасан гистоцвол улаанаа хөх хоёр нууцаар ажилдаг улсч. Ойрд улаанаа гарч гүйж олонний анхаарлыг татаад байгаа аж. Аав нь ч түнд ууртай байгаа. Гарч яваад байгаа шалтгаанаа тэр хүн дээр очдог болсон байв. Тэр хүн нь өмнө нь түүнтэй иймэрхүү ажил хийдэг байсан. Лиц гэх гал болдог эмэгтэй. Гэхдээ ер нь ямар ч ном зохиол дээр гардаг шиг тэр хүчээ удирдахад нь сэтгэл хөдлөл нь томоохон нөлөөтэй. Тийм ч учраас тэр одоо хүртэл үүнийг хүссэн хэмжээнд удирч сураагүй болохоор сэтгцэн эмнэлэгт имжлүүлж байгаа юм байна. Угаасаа сэтгэл зүйн асуудалтай дөрүүд хажиг байдаг хон улааныг эрэхтэн харьдаал гэн. Ядаж байгаад нөгөөх нь саяны тулааны үеэр гарандаа шархчихж тэгээд шархандаа ундгийн даваан дээр ажлынх нь хідэрж авлаа. Тэгсэн дэрүүхэндээ Myers Лиц хоёр харж шидэлцээд дэмждэг заваан татвэ. Босож очиод шархыг нь задаад үдсэн нөгөө нөхөр хоёр үр төлөө дотор нь засчихж эвгүй гараагаас
Тэгээд ойлгомжтой өндөгнөө чиглэг харанхуй орчинд боождог гэхээр метроны хонголд зогтож байхдаа өндөгнүүдэд цацсан байх боломжтой гэд шалгаж үзэхээр болдог. Харин Лизийн асуудал дээр Улаана түүнийг буцааж гэртээ авчрах хүсэлтэй байгаа ба харц шидсэн Майрус би авчирч чаднаа л гэж байна. Улаанаач чи битгий хэлээ би авчрах гэж чадахгүй байна. Чам шиг миний өглөөний цаг зөөдөг хүн чадна гэж бодож байна уу гэд манай Майрусыг нэг сайн дарж авдаг юм да. Оройн нь Майрус Улаанагийн аавтай уулзаад би ч ер нь чадахгүй юм байна эдэр гэсэн Улаанагийн аав би хорд адартай 6-7 хоногийн дараа өхөн. Хүүд минь анхаарал тавих сайн хүн хэрэгтэй болохоор чамайг сонгосон юм эдэргээд сурталчилгааны хідэн үг өвчнийхөө завсар хавчуулаад хэлчихэж байгаа. Нөгөө талд Распутин музейд нэвтэрж саяны мангасыг сулсан байх бөгөөд өөр өөх бүртээ үржин төлждөг амтын юм байж. Тэрч болоогүй Распутин Лизи имлэг рүү шүн нэвтрээд дуг нойронд нь багаас нь хөндөж болдоггүй хөндөх юм бол дэлбэрдэг сорвиг нь хөндөд манай хүнч эмнэлгээд элблээсгэ. Маргааш нь улаан хөх хоёр метроны хонглоор шалгалт хийх болж нэг хэсэг олсноо нь усаар дүүсэн хонгол байх бөгөөд манай хөхч за одоо миний ажил уу гэдэл шумбаад орлоо. Тэгсэн нөгөө наци нинжа нүдэнд бүртэлцэж үзэгдээд манай хүн араас нь жөхөөгөөд улаан хөх хоёр болон бусад багийнх нь хүмүүсээс салгачж байгаа. Усан дор харин хөх Улааныг өгсөн нэг хамгаалтын яс шиг зүйлийг өнөө мангасын өндгүүдийг олохдоо гээжгдэг. Мангасч тэр дороо ирэх хэрэгтэй бүр хоёулаа ирэх ба хөх маань хариугүй баригдахын даваан дээр өнөө хоёрын орж багтахгүй нэг жижигхэн хэсэг рүү орж амигдал гэж байгаа. Өнөө хоёрын дээш гарч хамт ажилтдаг эдэр хүмүүсийг барьж байгаад Улаануудын нэг нь тарж дахиад метрон донд битүүн зодон болох ба дунд нь хөөрхөн муур аварч мараад бас манай хүн сэтгэлтэй. Тэгэсгэж тулцаар Улаана мангасыг метрон дайруулаад Чадра балын орон руу нь явууллаа л гэж үзсэн байх та. Нөгөөдг нь харин дахиад үржиж усан доороос гарч ирэх ба хөх маань чуутай айтай тэднээс нуугддаг юм да. Харин найзын нинжагийн хувьд Улаанагийн ажлын газрын нэг давгүй залууг цааш нь харуулад тэгснээ өөрийгөө унтраагаад байгаа юм уу яагаад байгаа. Ер нь роп ч юм байгаа. Улаанаг эрэхтээ нь өгсөн болж жүжиглээд ажил руу нэвтрэх төлөвлөгөө юм баг. Харин нөгөө талд тэгсэн Майрус Лизиг авчирсан байдаг буюу юм. Яг уу мань хүнийч гавьяа биш л дээ. Ер нь эмнэлэг эдрийн шатаад ор хоронгүй хүн ирэхээс яг уу. Гэхдээ Лиз яг уу Майрустай хөрхөн талтай байгаад байгаа ч юм шиг зураг эдрийн дарж өгөөд л мэдгүй. Харин манай Улаанад холбооны дарга буюу одоо манай Улаанагийн ажлыг халахалдаг нөхөр Улаанад хайхрамжгүйгээс нь болоод хамтрагч нар чинь өглөө гэх буюу ер нь л өөрт нь бурууг инжигч байгаа юм. Тэгээд иймэрхүү мангасуудыг устгах зорилттой мангас нь эдэр чи гэж байгаад манай Улаанагийн уурыг хүргээд хурсан олны дунд Улаанаа нөгөөх нөхрөө алцгалгүй айлгаж явуулаад Лиз эдрийг ирж байхад сайхан угтаж авдаг юм да. Үүнээсээ болоод Улаанаа дахиад л хоригдох болж байгаа юм. Оройн нь харин нөгөө хоёр копи рууж гадуур зугаалсан шигээ явах ба Улаанааш тэднийгээ нууцаар дагаж байдаг. Нэрээ ялтч өсвөр насны хөлтэй байгаа. Ууган Лиз чинь Улаанад бас талтай юм байлээ. Тэгээ тэрийгээ ч Майрс тэлдэг. Майрсыг тэгээ одоо яг яах гэж байгаа. Фрэнд зондох гэдэг юм уу? Яг энэ хооронд яах гэж байгаа. Харин энэ хооронд Улаанагийн аав найзын нинжаг задлж үзэх ба хоёр зөхөө авсан л гин дээд доод уруулаа авсан л гин ер нь аль хэдийн цуцаар нь цус урсгаа байсан гин ер нь яатсан ч маш юм. Мөн тэндээс нэг тэмдэглэгээ олох нь шалгаад үзсэн Орос дахь нэг жижигхэн хуучны оршуулгын газар ба тэр нь Распутны оршуулгын газар ээж. Удалгүй нэг нөхөр шат дамжаад ороод ирэх нь наци нинжа байх ба Распутин ч ороод ирж. Ер нь бол Лизийг тэгж дэлбүүлж энд авчирсан нүүдэл нь өнөө Улаана маань Лизэд анхаарлаа алдаж байхад аавыг дуусгах байж. Ер нь бол мэрэг төрөгдөө Улаана чинь тамийн үдийг нээж дэлхийн төгсгөлийг авчрах нэгэн гэдэг Распутин аавд нь харуулдаг. Нөгөө талд Майрус Лиз хоёр дээр ч хүмүүс ирж Улаана нэг л юм буруутсан мэдээж гэртээ ирэхэд аав нь алуулжээ. Ингээд оршуулагч болж өнгөрч Распутныг зогсох ажилдаа тэд буцаад ордог. Үлдээсэн тэмдэглэгээр нь тэд Орос явцгаах болох бөгөөд хуучны нэгэн оршуулгын газрыг үзэх ба Улаана нэг сахиусаараа ном уншаад Иван гэх нөхрийг нөгөө ертөнцөөс авчирж ирдэг. Иванаар тэд Распутны хуучин хотын хэмжээтэй гих хонглыг заалгуулж орлоо. Манай хэд ч хуваагдж явах болж Улаана муудалцсан дарагтайгаа хамт явахаар боллоо. Цааш харан явж байсан найзын нинжа хөгжин тавьсан унтаж байна. Чимээг хүн орё гэсэн дарга гараад зүсэж баашлаад нөгөөдгөөс хэрэг итгэлээ. Яг уул нь асуудалгүй манай хүн нинжаг бицэлж байгаа юм. Гэхдээ тэрүүхэндээ бас жижиг зангатай байх ба Улаана унаж золтой өгчихсөнгүй. Харин найзын нинжа түүнийг дуусгах гэж байсан газар дарга нь анхаарлыг нь татаж манай хүн нөгөөдгөө зөрүүлж унгаагаад чадруулав. Харин нөгөө талд Майрс Лиз бас нэг зэрэгтэй явж байгаад
Нөгөө өсөж үрждэг нөхдүүдийн үүрэнд ирчихв. Үр төлөө хэдэн зугаар цэцсэн байх ба манай хэд ч явж байсан бөмбөгнийхөө учрыг олох гэсээр байтал дээд давхраас улаанаа орж ирэн тулцсан ч өсөж үржсээр тэр нь манай хүний бодийг хөдөлгөхийн даваан дээр лез хүчээ ашиглах хэрэгтэй болж Майерсаар нэг сайн алгадуулж аваад контролоо алдаж тэр авийг мангасуудтай хамт үндсэн товрог болгож бүгдээрээ л ухаан алдлаа. Лезийг дахлын өргөн шиг засчихсан Майерс хаяагаар нэг амтан байдаг. Распутны угаасаа төлөвлөгөө нь Лизээр дамжуулан улааныг барих байжлаа. Тэр нэг том чулуу харуулад тамийн хаалга гэх ба Лизийг аврамаар байгаа бол энэ хаалгыг онгойлго. Чиний баруун гараа чинь нэг төрлийн түлхүүр. Хэрвээ чамайг зөвшөөрөхгүй бол Лизи чинь галын бурхандаа өргөшүүл гэж байна. Майерс ч битгийгээд улаанаа ихэндээ зөвшөөрөхгүй Распутин Лизийн сүнсийн сороод авчихдаг. Харин одоо нөгөө ертөнцөөс авчирмаар байгаа бол одоо хаалгыг нээлгэн. Ер нь санаа тагаар байгаа засал. Бэдэлгүүтэй. Эхлээд Распутны хэлсэн шившлгийг хийлж ёстой л тамийн чөтгөр төрхөндөө оров. Хаалгыг нэгийн тулд 3 хэсгийг нь онгойлгох ёстой ба тамийн хүү хоёрын нээчгэд байхад Майерс түнлөө одоо монголоор бол сахиусан шидэж алган дээр нь бурхны тамх шиг үлдэж манай хүн буцаад улаанаа болж эврээ угалж орхиод Распутиндээ зоочихв. Тэгээд Лизийг аваад гарч байсан газар Распутныг амьдруулагч бурхан нь түүний дотор бүхэл цаг хугацаанд байсан мэддэг юм да. Жохон заваа. Улаанаа Майерс хоёр амжиж гарч ирж Лизийг аюулгүй газар авааччихад Майерсаас бөмбөгийг аваад нөгөө нөхөр рүүгээ буцаад явдаг юм да. Манай хүн ч нэг эзгийг нь олж байгаад бөмбөгөө сэнэглээд бөмбөгтөөгөө хамт зайлгуулчихдаг. Тэгээд энэ жоохон заваа хэсэг би яд жоохон гоймоо идчихсэн болохоор ч юм уу мэдгүй. Манай хүн буцаж гарч ирээд ёстой л үнсгэлжингийн үлгэр дээр гардаг шиг Лизийг үнсэж нөгөө ертөнцөөс авчираад гал халуун харин юмсанжээ. Ер нь бол энэ каноны хамгийн логиктэй хэсэг. Ооса Майерс яаж ийм эмгтээтэй амьдрах гэжтэй. Ингээ үнсэж чахт нь маань өнөг зүгээр шууд үнс болгоно гэжтэй. Тэгэхээр энэ хамгийн бойтойгоо хамт нийсэн дээр байхгүй тий яах вэ? Бидээ хөөхтэй гоёын хамгийн дурсамжтай кинонд нэг тэгээ сая үзэхэд бас ер нь бол давгүй байлээ. Тэгээ стил хэврээ байлээ. Тэгэхээр 20 дугаар ангийн яриулахыг хүсвэл комент хийрээ. Тэгээд лайк устараарай, subscribe хийгээрэй. Баярлалаа.